Баярбаатар гишүүн хариулт өгье. За Аюуши Ариунзая гишүүн Батэрдэн гишүүн хоёрын өргөн мэдүүлсэн улсын хурлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах дээр яг энэ таны асуусан чиг үүрэг давхцаад ороод ирсэн. Тэгээ ажлын хэсэг энэ дээр ажиллаад яг саяны таны үнэлтгийг одоо арай өөрчилж засаад агаар таслал орчны бохирдлын дид тороо, агаар таслал, хөрс таслал, усны бохирдлыг бууруулах талаарх бодлогын асуудлыг гэж томьёолж оруулж ирж байгаа. Нэгт нь хоёрт нөгөө байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хороонд агаар орчны бохирдлын хүнс үдэ аж ахуйн гэж дид тороо байгуулж байгаа юм. Дид тороо. Тэгээ энэ дээр манай улсын хурлын зарим гишүүд бас саналаа илэрхийлж ирсэн. Тэгээ ажлын хэсгээр хөдөөгийн хөгжил гэж хүнс үдэ аж ахуйн гэдэг нь яг үндсэн байнгын орооныхоо нэр устдаа чиг үүрэгтэй давхцаад байгаа учраас хөдөөгийн хөгжлийг гэж томьёолох саналыг оруулаад ажлын хэсэг дээр дэмжигдээгүй бол унтсан. Тэгээд энэ нүгээр явсан. Яг эрхлэх асуудлын хүрээнд бол хөдөөгийн хөгжил хоршооны чиглэлээр. Тэгэхээр энэ дэр нэг хүнс үдэ аж ахуйн гэдэг чиглэл энэ үгээрээ бол ажлын хэсэг дээр ингээд саналын зарчмын төвөдөө санал гараад унаад тэгээ өчигдөр төрийн байгуулалтын байнгын ороо анхны хилцүүлэг дээр бол одоо яг саний миний үнсэн томьёолоор бол дэмжигдээд гараад ирсэн байгаа маа эрдэнэ л гэж.